За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр ахин уулзж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 7 хоногт бичлэгээ завсарлаа дарахлаа. Яасан гэхээр манайхан бүгдээрээ инфлюенза тусаад. За тэгээд инфлюенза чи ер нь бол нэлээд удажж идэгдэг вирус юм байна. Тэгээд манай охиныг бол 7 хоног цэцэрлэг нь авахгүй гэсэн. За хүүгийн сургууль дээр бол нэлээд их тархалцтай байсан учраас ингээ хэсэгчилсэн байдлаар карантинлсан. Нөхрийн ажил болохоор мэдээж угаасаа вирус халдаах учраас амраагаад тэний 3 хоног илүүдээ гэртээ бие жоохон сувилж агаад очихдоо тусгаарлагдсан өрөөнд ажилласан. Тэгээ би бол угаасаа гэрийнхнийгаа асарж байгаа ар гэрээ ингээд аваа явж байгаа хүний хувьд бол цагийнхаа ажлуудыг бүгдийг ингээд цуцлаад өнгөрсөн 7 хоног бол YouTube хийх мантай байлаа. Ингээд инфлюензагаас үлдсэн нэг ширхэг юм ияр шарахтай байна. Тэгээд ийм байгаа ч гэсэндээ ямар ч лсэн бичлэгээ хий гэж бодоод сууж байна. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгийг та хэд ерөнхийдөө харсан байгаа болоо гэж бодож байна. Яагаад энэ бичлэгийг хий гэж бодсон гэхлээр хэд хэдэн ингээд юмнууд надад нөлөөсөн. Нэгдүгээрт би Facebook үзээ явж исэн чинь гадны хідэн жуулчид яг энэ Японы яг most wanted буюу одоо яг эрен сурвалжлагдж байгаа хамгийн их одоо идэвхтэйгээр эрен сурвалжилж байгаа хүмүүсийн зургийг ингээ авж байгаа бөөндөө тийм зургийг харсан байхгүй. Тэгээ би ийм сонирхолтой байгаа юм бах та гэж бодоод тэгснэ тэрний дараахан удалгүй Японд бас нэг хэрэг болсон нь нэлээд олон жилийн өмнө нэг гэр бүлийн эхнэрийг нь одоо хөнөөгөөд зугтцсан байсан хэрэгтэн нэлээд олон жил эрен сурвалжлагдсан иргэнийг олсон. Тэр сэжигтнийг олсон. Энэ бүхнээс үүдээд ингээ бодсон чинь ер нь ингээд маш олон гэмт хэрэгтнүүд, сэжигтнүүдтэй олон жил эрен хайж байгаа энэ хүмүүс ер нь бидний дунд ингээд амьдраад явж байгаа юм байна. Тэгээ миний хажуудлын хаалганд ч гэсэндээ амьдарч байхыг үгүйсэхгүй. Тийм учраас Японд амьдарч байгаа хүмүүстэй ч гэсэндээ зориулаад ер нь нэг ингээд хараад ямар учиртай хэрэг болсон, яагаад эднэрийг эрен сурвалжлаад байгаа юм бэ гэдгийг нь ойлголтыг авчих юм бол магадгүй таны ингээд толгойн дотор чинь үлдчихэн. Тэгээ хэрвээ тэр хүмүүстэй таарах юм бол өөрийгөө ядчил хамгаалах цаашаага мэдээлэлээс ахуулаад хийх ажлууд ингээд зөндөө байгаа. Тэр утгаараа би Японд эрен сурвалжлагдаж байгаа хамгийн одоо идэвхтэй эрен сурвалжлагдаж байгаа 4 хүнийг ингээ 2 орон цувралаар ямарсан ихний ээлжинд танилцуулаад ирэхээ гэж бодоод байна л да. За тэгээд энэ удаагийнхаа дугаар дээр дараах 2 хүнийг та бүхэндээ яг ямар хэрэг хийчээд ингээд Японд даяараа эрен сурвалжлагдаад байгаа юм бэ гэдгийг нь танилцуулахаар бэлдээд байна. За эхний хүн бол Хироши Когуре. Энэ хүнийг олж өгөх юм бол 3 сая йеныг амласан байгаа. Одоо харин энэ хүний хийсэн хэргийн талаар хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. Маш одоо хүйтэн их цас орсон шөнө энэ хэрэг болсон байгаа юм. 1998 оны 1-р сард Гүнма мужийн Такасаки хотод 20 орчим насны бүсгүй гэрлүүгээ орохоор алхаж явлаа. Энэ эмэгтэйг Иши гин. Иши гэртээ эцэг их болон эмээ нарынхаа хамтаар оршин суудаг байлаа. Иши 1995 онд Японд олсон Ханшин Аважигийн их газар хөдлөлтийн жилд ахлах сургуулаа төгсөж Иши Гүнма мужийн Такасаки хотод эмийн санчаар ажилд оржээ. Эмийн санч гэдэг нь болохоор яг бидний мэдээд байгаа эмийн сан биш тий. Тэрнээс илүүтэй Японд одоо драгсторууд гээд эмийн сан болон одоо ахуйн хүрээний одоо гоо сайхан ахуйн хүрээний одоо уусмал бодисууд ч юм уу тий. Тиймэрхүү юм зардаг дэлгүүр өгдөг байхгүй драгстор гээд тийм драгсторт л ажилтдаг эмэгтэй байсан юм шиг байна. Иши одоо эмийн санд ажиллахдаа маш дуртай байсан. Хүмүүст үйлчлэх, тэднэртэй юм ярилцах нь түүнд маш таатай санагддаг байсан. Ишигийн гэр бүлийнхэн мөрөөдлийнхаа байшин худалдаж авсан ч гэсэндээ яг байшингийнхаа зээлийг бол хараахан түлж амжаагүй байсан. Тийм ч учраас ер нь гэр бүлийнхэн бүгдээрээ ажил хөдөлмөр хийгээд явдаг байсан байгаа юм. Аав нь жишээлх юм бол цахилгаанчин байсан. Тэгээд цахилгааныхаа ажлыг ингээд өдөр шөнөгөө хийгээд нөгөө зээлээ төлдөг. Дээрээс нь Иши бас одоо ар гэрийнхаа амжиргааны зардалд туслахын тулд ахлах сургуулаа төгсөнгүүтээ шууд одоо тэр нь ажиллаад эхэлсэн байгаа байхгүй юу? Их сургуульд сураагүй гэсэн. За ингээд ээж нь болохоор янз янзын цагийн ажлууд хийдэг. Ер нь Япон ээжүүд чинь цагийн ажлууд нэлээд хийдэг. Тэгээд эмээ нь болохоор гэртээ байдаг ийм гэр бүл байсан байгаа юм л да. Бүгдээрээ яг өөр өөрсдийнхээ хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун ерөнхийдөө ингээд амьдралдаа тийм гоё дуртай тийм эерэг гэр бүл байсан юм байна. Гэтэл эдний амьдралд Хироши Когуре гэдэг хүн гарч ирснээр эдний амьдрал бол одоо бүрэн сүрсэн гэж хэлж болно. Тэгэхээр хэдүүлээ Иши болон Хироши Когуре хоёр хэрхэн танилцсан бэ гэдэг түүхийг хамтдаа харьцгаая. 1995 онд Ишигийн орсон эмийн санд 7 хоногт 2 удаа хүргэлт хийхээр ирдэг хүргэлтийн ажилтан бол Хироши Когуре байлаа. 28 настай
Тэгээд 7 хоногт 2 удаа ирдэг энэ ажлын хамтрагчид учраас мэдээж минь тустай явна. Өө сайн байна уу? За ажил төрлөн тавлаг уу гэж манайх нэг тийм жижиг яриа өрнүүлдэг ч тийм. Тиймэрхүү яриа өрнүүлдэг. За иши болохоор когүрэг ер нь нэлээд тийм чимээгүй, даруухан, ажилдаа шаргуу, тийм хөдөлмөрч хүн байна гэж бодхоос ер нь цаашилдаггүй байсан байгаа юм. За тэгээ нэг удаа иши ажлынхныхаа ахлагуудын урилгаар тэд нартай хамтдаа одоо чөлөө цагаа өнгөрүүлэхээр болсон байгаа юм. Тэд нар чөлөө цагаа боулингийн төвд очиж боулинг тоглонгоо өнгөрүүлсэн. Тэгээд боулинг тоглох үед чинь нэг нь өнгөрүүлж яхад бусдууд нь завтай тэгээ хоорондоо юм ярилцаад хөвгчлөлтэй сонирхолтой байдаг шүү дээ. Тэрэн дээр яваад очисон чинь тэнд нөгөө Хироши Кагуре чинь зогсож исэн байгаа юм л да. Тэгээ Хироши Кагурыг харсан чинь яг нэг дэлгүүр дээр өөртөө юм ярьдаг нөгөө даруухан чимээгүй тэр залуу биш, арай нэг жоохон өөр залуу болцсон байсан гэж байгаа байхгүй. Тэгээ хурж ирээд ишитэй ойр зур юм яриад өө за гэд танилцаал байж ахта ямар хоббитай вэ гэд асуухаар нь иши би ер нь спорт машин сонирхдаг. Тэгээд ер нь юм жолоо барих дуртай гэсэн чинь хөө тийм үү би ч гэсэндээ жолоо барих дуртай, спорт машин дуртай штэ. Тэгээд одоо жолоо барих дуртай учраас ямар ажил хийж байгааг минь харж байгаа эцтэй гэдэг одоо өөрөө нөгөө хүргэлт хийж машин барьдаг те трак барьдаг учраас тэгж хэлсэн байгаа юм. Тэгээд дотроо иши болохоор тийм энэ хүн яг дуртай болов гэж өөр олон одоо тэр хүний чинь ажиглаж байгаа юмнууд байгаа шүү дээ. Тэр юмнуудаас яг энэ хүн дуртай юу гэж талт эргэлцсэн маягийн юм бодоод өнгөрсөн байгаа юм. За тэр өдөр ч гэсэндээ өнгөрөөд дараа нь Когүрэ чинь ишигийн ажил дээр ахаад нөгөө хугацааныхаа дагуу хүргэлт хийхээр хурж ирэхтэй ишид тэгж хэлсэн байгаа юм. Иши би нэрээ спорт машин хөдөлтөж авсан шүү дээ. Чи надтай энэ спорт машин жолоодод хамт зугаалах уу гэд нэг ёсондоо болцооны санал тавьсан байгаа юм л да. Тэгэхээр ниши гү би одоо юу гэж тэгж идэм бэ? Ста болохгүй таны юм хамаагүй шинэ машин чинь тэгэж барьж чадахгүй. Тэгээд би яг юм хоббитой л болохоос сайн барьж чадахгүй энэ төр гэд өөрийнх нь тэр болцооныхаа саналаас нь эвтэйхэн аргалаад гэд зүхтаад өнгөрсөн байгаа. Тэгээд зүхтсан ч гэсэн Когүрэ бүр тэр саналаа эрэх тоолондоо 7 хоногт 2 удаа эрэх тоолондоо бүр байнга заяа нөгөөдгөө тавьдаг байсан байгаа байхгүй. Тэгээд Когүрэ бүр арай л наалдамхаа юмаа гэл нэг иши нэг жоохон тэр олон нэг өөрийнхөө анзаарсан юмнуудаас олоод за энэ хүн бол ерөөсөө бишээ, миний их сонирхдаг хүн бишээ гэж бодцсон учраас тэрэнд нь ээлдгээр ер нь татгалзаад л байсан байгаа. Гэтэл нөгөө Когүрэ чинь сүултээ нөгөө ишиг ажиллаад харах үед нь гэрийнхэн гадаа хүлээгээд за одоо эндээс ахуулаад нөгөө стока болж байгаа байхгүй, стокер. Тэнгуутаа ажлынхан гадаа нь хүлээнгүүтээ гэрлүүч хүн хүргээд өгье гэдэг ч юм уу, хоёулаа хамт зугаалъя л да гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар саналаа тавьсаар байсан. Тэр болгонд нь иши үгүй ста болохгүй штэ саналаа татгалцаар байсан. Тэгтэл нөгөө Когүрэ чинь ишиг нөгөө ажлаад хараад гэрлүүгөө явах хоорондоор нь хойноос нь дагаад гэрийнх нь хаягийг мэдээд авдаг. Хаана амьдарч байгааг нь мэдээд авсан учраас мэдээж утасныхан дугаарыг нь мэдээд авч байгаа. За нөгөөдөг чинь ажил дээр нь очиод зугаалах санал тавьдаг байсан бол сүүл рүүгээ гэрлүү нуцтаад санал тавьдаг болсон. Тэг байнга гэрлүү нуцтал гарыг л да орё л да гуйж штэ бла бла гэдэг. Тэгээ ажил дээр нь очихдаа бас тэгдэг. Тэгээд ирэхээр чинь нөгөө иши чинь бүр яана гэдгээ сүүлдээ нөгөө гэрлүүн байн уцтай дангуут чинь аав ээжээсээ санаа зовоод за одоо нэг удаа ямарсан гараал за одоо юу айдаа гэж та. За би одоо нэрэ тантай нэг л удаа гарыг гэд. Тэгээ тэр үед чи 28 настай байсан гэж байгаа юм. Нөгөө Когүрэн эрэгтэй эмэгтэй иши нь болохоор дөнгөж 18 нас өнгөрөө явж исэн дөнгөж 19 арай хүрээгүй байсан тэр үе нэг байгаа байхгүй. За машинд нь хоёлаа суугаад хамтдаа зугаалахаар явсан. Зугаалаа явж байхад нь ярьж байгаа яриа мэрэ за бие авч явж байгаа байдал нь ер нь л нөгөө бодлын батлал байсан. Үгүй энэ хүн биш юм байна гэд бодол нь батлагдаад л байсан. Тэгэл дээрэс нь гэртээ за одоо гэртээ харих цаг боллоо гэртээ харьяа гэсэн чинь за тэгээ би гэрт нь хүргээд үгүй гиснэ бүр амар тойроо замаар тойрж явж яваа. Тэгээ нөгөө иши чин дотроо энэ хүн яг яах гээд байгаа юм бол яагаад намайг гэрт төрөөж өгөхгүй бүр тойроо яваад байгаа юм бол гэл айснаас ахуулаад ерөөсөө л таалагдахгүй байсан гэдэг жан. Тэгээд яг буухтаа за би хэлчихүү одоо би тантай ахиж уулзахгүй гэд хэлчихүү гэснээр бас нөгөө ажлын хамтрагч учраас цаашид ажлын тэр юм цаашид яаж өргөжлөх вэ? Энэ хүнтэй чинь би дараа нь яаж харьцах юм те? Тэрийгэ бодоод за гэл нөгөө ахиж уулзахгүй гэдгээ бүр дахин хэлж чадахгүй тэгээ буугаад явсан байгаа байхгүй юу? За Когүрэ гэдэг нь болохоор Гумамужийн Майбаши хотын уугуул тэгээ техникийн ахлах сургуулаа төгсөөд тээврийн компанид
ажиллаж эхэлсэн. Тэгээ ер нь ажилдаа ер нь хичээнгүй байсан ч гэсэн ажил дээрээ чимээгүй, найз нөхөдгүй, жоохон тийм байгаа байхгүй нь анзаарагдахгүй тийм хүн байсан байгаа юм л да. Тэгээ ингээ амьдралд нь гинт юм нэг гэрэл гэгээтэй нэг дурлсан ч юм шиг тийм хүн гараад ирсэн чинь нэг осондоо тэр хүндээ ингээд донтож эхэлсэн байгаа юм. Тэгээд донтсон хүн чинь улам нэг удаа хамт гарцсан чинь бүр улам ингээд хяналтаа алдаж эхлээд гэрлүүн өдөр шүнгүү залгаж эхэлсэн байгаа юм. Өдөр нь залгадаг ус шүн бүр залгаал тэгэл гарэл та орел дахиад гарел та би ингээд чам тайртай дуртай гэд ингээд эхэлсэн байгаа юм л да. Тэгээ иши бол угаасаа нөө гэдгээ хэлсэн байсны дээр тухайн үедээ бас нэг зүйл тохиолдсон юу гэх юм бол өмнө ингээд харж хорхож явдаг байсан нэг юм хайртай залуутайгаа болцож эхэлсэн байгаа юм. Когүрэ чи стока юм чи мэдээж ишийг өөр залуутай болцож эхэлж байгааг нь харчихсан. Тэгээ харахын хажуугаар иши чинь нөгөө залууга гэрте авчираад аав ээжтэйгээ танилцуулаад сүү тавихаар болдог байхгүй. За энэ гээд эхлэнгүүч нөгөө чинь бүр галзуурт юм байгаа юмстэй тий. Тэгээ гэрлүүн тэгэл одоо өдөрн залгаад ингээ ярддаг. Тэ ярддаг байсан бол одоо нөгөө чи үгүй гэдэг байгаа болохоор зөвхөн залгаа чимээгүй ингээ сонсоод байдаг. Тийм юм руу шилжиж орж ирсэн. Тэгэл ажил дээр нь очих тоолондоо нөгөөтгөө найз залуутай болсон гэдгийг мэдсээр байжж саналаа тавьсаар л байдаг. За ингээд нөгөө иши чинь аав ээжтэй арай хэлж зөрхөлгүй юм л да Когүрэгийн талаар. Тэгэнгუутаа яг ажлынхаа менежерт хэлдэг. За нөгөө Когүрэгээд манай ажлын хамтрагч байгаа. Энэ хүн ингээд намайг ингээд байна. Би айгаад байна гэж хэлсэн чинь ажлынхаа менежер нь яг нэг ийм санал тавьсан байгаа. За чи Когүрэгийн хүргэлт ирэх үед нь ингээд хой тал руу яваад орчихоо. Тэгээ бид нар бол тэр хүргэлтийн хүнтэй ингээд уулзраа олё. Тэгээ юм авах барих тиймэрхүү ажлуудаа хий. Тийм учраас чи санаа зовлтгоо гэж хэлсэн. Нээрэл тэр нь ингээд ажиллаад нөгөө өтгчин ажил дээр бол Когүрэтэй ерөөсөө огт таарлтаа болоод нөгөө чи санаа нь амарч эхэлсэн. За ингээд нөгөөдөг чинь ядчил Когүрэтэй уулзахгүй царайг нь харахаа болоод ирсэн учраас ингээд арай намдахнуудээ тэгтээ яг хуу гэрлүүн нөгөө чимээгүй дуудлагууд ирж байгаа ч гэсэндээ ядчил уулзахгүй нь гэдэг тиймтэй байжсэн чинь нэг өдөр ажлаа дараа гараад ирсэн чинь машиных нь жижигхэн тойл байдаг шүү дээ. Тэр тойлонд нэг цаас авчулсан байдаг. Тэр цаасыг аваад үтсэн чинь ингээд хоёлаа хоёр дахь удаага ахиад болзъё л доо гэсэн цаас ахиа гараад ирдэ. За ингээд нөгөө иши чи аянгуудаа шууд тухайн үедээ найз залуугаа залгаад ингээ хурж ярьж авахыг гуйдаг. Тэгээ найз залуунч гэсэндээ хурж ирээ тэр хоёр ерөн цааштай яах вэ гэж ярьж хагаад тухайн үед нөгөө гар утас яг ингээд ид шууган болж исэн үе учраас тэр хоёр хоёулаа гар утас аваад за янз юм тохиолдох юм бол шууд одоо гар утсаараа намайг дуудаарай гэж найз залуу нь тэгэж хэлдэгэ. За ингээл ерөнхийдөө тэрнээс хойшоогоо янз янзын айцтай юм хийхгүй ч гэсэндээ гэрлүүн бол залгасан хэвээр байдаг. Гэхдээ гэрлүүн залгаж байгаа юм ч гэсэндээ ер нь бол айцтай шүү дээ. Ингээд явсаар гад ингээд жил хагас магас болж байгаа байхгүй 1998 он буюу тухайн одоо аллаг гарсан жил маань ингээ ирж байгаамаа. Тухайн үедээ иши маань 20 нас яг хурж эхэлж байгаа юм л да. 20 наснд хүрэхэд Японд таад мэдж байгаах би өмнө хэлжсэн насан туршидчдын ёслол гэж хийдгээ. Тэгээд саяхан бол Японы өгсөө залгамжлах ханху 20 насныхаа одоо ёслолыг хийсэн гэд би тусгай бичлэг хийсэн байгаа. Хэрвээ сонирхох юм бол та үзээрэй. Тэгээ 20 насныхаа ёслолыг хийгээд нөгөө найз залуутайгаа сүү тавьсан аав ээж мэж нөгөө 20 насныхын ёслол дээр нь хурж ирээд минь түргээд ингээл ер нь бол ингээ аз жаргалтайгаар амьдарч байсан. Ингээд шинэ жил болоод 1 сарын 4-нд иши ажил дээр очисон чинь нөгөө хүргэлтийн тухайн өдөр нь Когүрэ хийхстэй байсан чинь Когүрэгээс өөр хүн хүрээд ирдэг байхгүй. Тэгээд нөгөө хүмүүс нь гайхаад Когүрэ яасан болоо гэдгсэн чинь цаачаа ажлаасаа гарсан. Өглөө ажил дээр хүрээд ирсэн чинь ингээд самбар дээр нь би ажлаас гарлаа гэд ингээд цаас бичээд наацсан байсан. Тийм учраас одоо Когүрэ ол хүргэлт хийхгүй байх шүү гэж хэлээд за тэгээд нөгөө иши чи өстө жинхэнэ баяр жаргалтай болт юм байгаасаа тийм. Ёо заашгүй дээ л гэж бодож байтал энээс хойшоо 10 хоногийн дараа үйл явдал өрнө нь энээс хойш 10 хоногийн дараа бол ишигийн ээжийн 48 насны төрсөн өдөр болтгоо. За энэ өдөр бол яг бүгдээрээ өдөр тутам шигэ эхлээд ээж нь ажилдаа цагийн ажилдаа гарч яваад хойноос нь иши эми сангийнхаа ажилдаа гараад аав нь бол цахилгаанчныхаа ажилдаа гараад эмийн гэртээ ганцаараа үлдсэн байгаа. Тэгээ бүгдээрээ орой гэртээ цуглаад гоё одоо төрс өдрийн оройн зог барина гэж ярьсан. Тэгээд иши ч гэсэн өөрийнхөө найз залуураа залгаад саяхан утасны багтаамж дүүрээ тасарчлаа. За ингээд иши өөрийнхөө найз залуураа залгаад бас оройн одоо зоогонд бас урьсан байгаа ээжийнхээ төрс өдрийн оройн зоогонд гэсэн үг шүү дээ. За ингээд одоо бүгдээрээ ажилдаа явцгаасан байгаа юм. За энэ орой тэгсэн чинь Когүрэ ишигийн гэрийн гадаа хурж ирээд гэрийнх нь ойролцоо эргэлдэж эхэлсэн байгаа юм л да.
Тэгэл нөгөө галзуурсан байгаа хүн шүү дээ. Одоо дондцсан байгаа нөгөө хүн чинь ингээл байж атаалаа яах вэ нөгөө ишитэй уулзмаар байдаг, ишийг хармаар байдаг, ерөн дээр хайчч байгаа гэл нөгөө чинь галзуурсан байдалтай ингэж байж байгаа гинт ерөөсөг гэрлүүн орно гэд гэрлүүн дайраад орсон байгаа байхгүй. Тэгсэн чинь мэдээж имэн ганцаараа сууж исэн. Тэгээ энээс өмнө ч гэсэндээ нөгөө когоорэ чинь гэрт нас ирж исэн гэдгийг нь ишийн нэг сүулт мэддэг байхгүй. Яа тэгэхээр аавтайгаа юм ярьжсэн чи когоорыг мэддэг байхгүй. Тэгээд яагаад та мэдж байгаа юм блэ гэнгээ ярьсан чинь нөгөө когоорэ чинь гэрт нь ороод ингээ аавт нь би охин чи хайртай мартай гэж тэгж яриад тэгээ аав нь ингээ тас цагнаад гаргаж исэн юм байлээ л дээ. Тэгээ ерөнхийдөө когоорэ бас гэрийнхэнтэй жоохон одоо бифтэй гэж хэлээд байгаа шүү дээ. Жоохон асуудалтай байсан учраас гэрийнхнийг нь бас жоохон үзэн яздаг байсан даш тэр юм уу. Оронгуудаа эмээг нь боомлоод гээд байхгүй болгочихж байгаа байхгүй юу. Тэгээ гэрт нь эмээг нь ингээд үгүй хийчээд хүлээгээ сууж байсан. Ингээ хүлээгээ сууж яхад нь хойноос нь ээж нь орж ирсэн. Ээжийг нь бас мис ашиглаж хөнөөгөөд хойноос нь аав нь орж ирэхээр нь аавыг нь бас мис ашиглаад хөнөөсөн байгаа. Ингээд нөгөөтг чинь одоо ишийг хүлээгээ сууж идэм байгаас тэ. Энэ үед иший чинь нөгөө ээжтэй төрсөн өдрийн баярын цэцэг бариад тэ нөгөө их цасан дундаа ингээ өвлийн хүүтэй орой алхаад гэртээ ирж аваамаа. За ингээ гэртээ орж ирээд хаалгаа онголгоод орсон чинь нэг л нэг чимээгүй байна гинэ гэрн. Дээшигээ нөгөө хоёр давхарт гэрийнх нь байж идэг. За тэгээд яагаад ийм амар чимээгүй байна аа? Нэг уг нь ингээ зургт мортны чимээ уг нь дуулцж идэг да гэж бодоод хоёр давхрын шат руу гарч исэн чинь хойноос нь гинт нэг хүн гарнаас нь бариад авсан гэж байгаа байхгүй. Тэг ингээ эргээ харсан чинь когоорэ гэрт нь байж исэн. Тэгэл юу л энэ чи яагаад энэ хүн энд гэрт байдаг вэ? Энэ хүн манай гэрт байхсгүй байдаг. Юу болчихоо гээл тэгсэн чи нөгөөд чинь нэг давхарлаа буцаагаал чирч угдсчингуудаа яг тэр нэг давхарлаа хоёр давхарлаа гардаг шатны хажуу талд байдаг эмээгийнх нь өрөөрөө ингээд татаад оруулангуудаа дээр нь гараа суудсан байгаа байхгүй. Тэнгуудаа чи намайг ойлголтоо би чам тайртай штэ гээл нөгөө өгнүүдээ хилээл хэлдэг. Тэгэл когоорэ орилоод хэрвээ орилох юм бол дээрээс нөгөө ээж аав нь бууж ирнэ гэж мэдж байгаа ш тэр чи ээж аав нь гэртээ аль үзэнэ ирсэн байх хэвээр цаг нь. Тэгтэл ээж аав нь бууж ирдэггүй. Яагаад бууж ирэхгүй байна? Яагаад надад туслахгүй байна гэж ингээ хальт жоох ингээ гайхаад чи аав ээж минь яасан ийсэн энэ төр гэд тэгсэн чинь би аав ээжэд чинь мансууруулах бодис өгөөд унтуулсан байгаа. Би чамтай эхлээд ямарсан уучраа болохын тулд энэ хүмүүсийг унтуулахаас өөр арга байгаагүй гэж ишид тайлбарлаж хэлж байгаа юм. Ингээд тэр хоёр дээр доороо орж тэнцээ ингээд бүр 2 цаг орчим ноцолцсон гэж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө нэг иший чинь одоо когоорыг ерөнхийдөө жоохон ингээ гадралсан байгаа учраас тайвшруулаад янз янзаар аргадаж янз янзаар ярилцаж үдсээр хагаад нэг юм 2 цагийн дараа нөгөө когоорыг гэрээсээ гаргасан байгаа юм. Нөгөө когоорч өөрөө ер нь гэрээсээ гүүгэл гарчтсан билээ л дээ гэрээс нь. За тэгээ гарсан хойно нөгөөдөг чинь 2 давхарлуу гарч ороод ер нь юу басныг ойлгосон. За тэгээ шууд цагдааруудаа одоо энэ хэрэг бол цаашдаа цагдаагийн одоо мэдээлэлд шилжсэн байгаа юм. Цагдаагийн зүгээс болохоор за хэн үйлцнийг нь мэдж байгаа, хизээ үйлцнийг мэдж байгаа. Тийм учраас ер нь бол цаг хугацааны хувьд одоо хизээ баригдах вэ гэдгээс биш угаасаа баригдах нь тодорхой гэдэг тийм зарчимтай байсан боловч одоо энэс хойшоогоо бол 27 жил олдоогүй ингээ өнөөдрийг хүртэл 90 сурвалжлагдчихж байгаа юм байна. За тэгээд когоорегийн цогтхтой ашигласан гэж үздэг хар өнгийн Nissan Silvia гэж хэлдэг үлээ монголоор чинь тийм машинаар явсан. Тэгээд гэмт хэрэг үйлснийхаа дараа Мито хот, Ибараки муж, Кумагая хот, Сайтама болон ингээ бусад газруудаар тэр машинаа ингээ жолоодоод нааш цаашаага нилээн явсан байдгаа. Тэгээд хамгийн сүүлд болохоор Тосуибашиг үүрэн дээр Сайтама руу манахыг зөвлөө явчихсан гэсэн үг бахнэ. Тэгээ тэрнээс хойшоо харагдааг байгаа. С ижигтэн когоорэ болохоор ойролцоогоор 170 см өндөртэй, жоох юм уртстуу царайтай, туранхай, тэгээ зуршлан гэх юм бол ингээ гараа жоохон үнэрлдэг, тэгээ хумсаа айддаг. Тийм зуршилтай юм бэлээ. Тэгээ одоо 27 жилийн турш мань нэрийг цагдаа нар олоогүй учраас нөгөө иший маань өөрөө гэд олон нийтийн сүлжээнд ингээд үргэлж мэдээлэл оруулдаг ийм хүн байгаа шүү, ингэдэг шүү, тэгдэг шүү. Тим юм болсон шүү, надад тийм тохиолдсон шүү. Энэ хүнийг олох юм бол харах юм бол тэгээрээ ингээрэй гэд маш их мэдээлэл оруулд юм байлээ. Хамгийн сүүлийн одоо когооретэй холбоотой хамгийн сүүлийн одоо апдейт гэх юм бол 2024 оны 11 сард за одоо бол 56 орчим насны арай жоохон хөгшөрсөн тийм хүн байгаа. Тийм учраас одоо ерөнхийдөө нэг иймэрхүү харагдаж байгаа хөгшин дүр төрхөн гэсэн тэр баримжаа гаргасан пострийг шинээр гаргаж одоо олон нийтийн дунд тарааж эхэлсэн юм байна лээ. За ингээд хэрвээ Японд амьдардаг монголчууд маань те иймэрхүү царайтай хүмүүс харагдах юм бол аль болох холуурхан байгаад тэгээд мэдээллийг бол жижиг гэлтгүүгээр цагдаагийн газарт мэдээлэх шаардлагатай.
За хоёрт ярих хүн бол Хатта Ёйчи. За энэ хүний хэрвээ баривчлахад туслах юм бол 8 сая йены шагналтай юм байна. Хатта Ёйчи гэдэг энэ залуу одоо ямар хэрэг үйлсэн талаар хэдүүлээ. Одоо дэлгэрэнгүй ярьцгаая. 2022 оны 6 дугаар сард Оёда мужид 2 их сургуулийн оюутан цахилгаан дугуй унаад одоо мотоцикл унаад явж исэн. Тэгээ нэг нь 19 настай, нөгөөх нь 20 настай. Энэ хоёр эхлээд нэг тэр моол байгаа юм л да. Тэр моолын зогсоол дээр нь хоёлаа уулзаад тэн дээр мотоциклтайгаа ингээд зогсож жагаад тэнд зогсоолоос гарахдаа нэг нь нэг уулзураар нь нэг нь нөгөө уулзураар нь ингээд жоохон тойроо замаар ингээд гарсан байгаа. А тэгсэн чинь одоо энэ А гэдэг байгаа залуу яг нэг талаараа гарахгаа явж исэн чинь урдаас нь одоо энэ Хатта Ёйчи гарцаар гараад ирж исэн байгаа юм л да. Ирж явахдаа маш чангаар ингээ утсан дээр дуу тавьсан явж исэн гинэ. Японд ч юм бол угаасаа им чангаар хөгжим сонсох ч юм уу те бусдад им жоохон саад болсон тиймэрхүү чимээтэй өрөөсай байх юм бол хүмүүс ялцчих ингээл нэг хардаг байхгүй юу. Нийгмийн одоо эмх журмыг сайн дагаж мөрцдөг гэж хэлэх юм да. Тэгээ ялцчгүй чанга дуу явж исэн болохоор нь нөгөө мотоциклтэй явж исэн залуу ингээ харсан юм байна л да. Харсан чинь нөгөө Хаттач урдаас нь яг ингээ хараад тэр хоёр харц мөргөлдсөн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь ч юм уу одоо юугаа хараад байгаа ингээ нөгөө Хатта тэгжсэн байгаа байхгүй. Тэнгуут нь нөгөө оюутан залуу чинь жоохон ингээ амар жоох айх ч юм уу те жоохон сүрдэнгүүтэй уучлаарай гэж хэлчихэд тэгээд нөгөө найз руугаа ингээ явсан байгаа. Яг тэгж яриа болж явах үед нь нөгөө найз нь тэр нөгөөдлийнхаа гарцсан дээр очиод харцсан зогсож байсан байгаа байхгүй. Тэг хурж ирэхээр нь танилч юм уу танилтайгаа юм ярьсан юм уу гэд асуусан байгаа юм л да. Тэгс чи гүү нэг сонирхол баг юм. Тиймэрхүү юм ярьлаа гэж хэлчихэд хоёлаа зам руу ороод явсан байгаа юм. Ингээ хоёлаа зам руу ороод нилээн хол явж агаад тэндээсээ гэрлэн тохоон дээр хурч ирээд хоёлаа зогсоод байж исэн чинь хойноос нь гинт нэг амар гэсэн нэг тийм хаазны юм чанга дуу сонсогдсон байна л да. Тэгэхээр нь юу лээ гэд мотоциклийнхаа толинд эргээд ингээ харсан чинь хойноос нь маш хурцтайгаар нэг машин ирж байгаа нь харагдсан. За тэгээд тэрнээс хойшоо юу болсныг мэдэхгүй гэж нөгөө залуу нь мэдгдсэн байдаг. Инээс хойшоо юу болсон гэхээр тэр хоёр залуу гэрлэн тохоон дээр зогсож исэн чинь нөгөө Хатта чинь гүйж очиж өөрийнхөө жижигхэн цагаан машиныг унгуудаа 100 км/цагийн хурцтайгаар хойноос нь гүйц төрүүлж хуржингуудаа хоёулангийн хойноос нь тас сэтэл нь мөргөөд тэгээд нэг залуу нь нэгэн хоол өсрээд тэг ингээл хамаг биеийн шархраал ингээд сэрээд харсан чинь нөгөө найз нь тэнцээ нэг юм ухаангүй хөвтчихсэн гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө жолооч хайцсан Хатта хайцсан гэдгийг мэдгүй ямар ч хэлсэн найз руугаа гүгэл очсон чинь найз нь ухаангүй хахаар нь гээс ингээл хиймэл амьсгаал хийгээл ингэсэн ч гэсэн сэрээгүй тэгээд эргэн тойрныхоо хүмүүс түргэн дуудсан байсан учраас түргэн хуржрээд нөгөө хүүд анхан шатны эмчилгээ тусламж үзүүлсэн боловч тэр хүү одоо яг тэр газар дээрээ тэгээд авралгүй болоод нас барсан юм байт юм билэ. За ингээ Хатта энэ үед яасан бэ гэхээр нөгөө хоёрыг чинь мөргөнгүүтээ тэр чихтэй шууд гарч гүүгээд хажуудлын гудам руу гарч гүүгээд ойролцоох галт тэрэгний буудлын доогуур нь цаашаага гүүгээд тэг ингээ гүүж байгаа нь тухайн газруудын аюулгүй камеруудад үлдсэн байдаг. За ингээд нилээн хоол цаашаага гүүгээл энэ гүүж байгаа ер нь чиглэлийг харах юм бол эрг рүү гүгээд байгаа байхгүй далайн эрг рүү. За ингээ гүүж жагаад хамгийн сүүлд нэг аюулгүй камерт үлдсэн нь яг тэр эргийн цаашаага гаргахын тулд дүрм зөрчөөд гүүж байгаа харагдаж байгаа юм. Энэ үедээ хөл нүцгэн гүүхэд явж байгаа юм. Ингээд энэс хойшоо Хатта ер нь бол сургаггүй алга болсон. А гэхдээ яг тэр эрэг дээр Хаттагийн өмсөжсэн энийг цагаан бичгтэй хар пудволк нь олцсон байгаа юм. Тэгээ энэс нь үзээд хүмүүс энэ Хатта ер нь би юу ич вэ гэж өөрөө бодонгуудаа тэнд тэр эрэг дээрээс далаараа үсрээд ингээм амиа оролцсон байх магадлалтай гэж үзэж байгаа. А гэхдээ яг шинжээчдийн үзэж байгаагаар болгүй. Энэ бол өөр зорилготойгоор тэр пудволка үлдээсэн учраас одоо ч гэсэн амьд байгаа учраас бид нэр эрен сурвалжлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. За тэгээд нөгөө нас барсан хүүн болохлээрээ нөгөө Хаттараа ингээд чанга хөгжим сонсож байхаар ингээд харсан тэр хүү байж таард юм билээ. Тэгээд одоо ч гэсэндээ тэр зам дээр нь яг нөгөө өөд болсон өдөр нь хүмүүс цэцэг өргөөд хүндэтгэл үзүүлдэм билээ тэр хүүд. За чи ингээ 2022 онд болсон хэрэг гэхээр ч одоо 2025 удахгүй 2026 он гарах гэж гэхээр чинь бараг л одоо 4 жил болох гэж шүү дээ. А 4 жил болж хахад одоо Хатта гэдэг тэр залуу бол алдаг байгаа. Ер нь шинжээчдийн үзэж байгаагаар тийшээгээ ингээд мөрөө баллаад ус руу бол орохын хувьд орсон. Тэгээд Хаттагийн ерөнхий тэр нэг биеийн пропорцтэй байгаа ажлыг харах юм бол дээрэс нь багын юмнуудыг ингээд ажиглах юм бол нэлийн фит биетэй спортлог юм яавал яачгаар тийм залуу байгаа байхгүй. Тийм учраас тэр залуу бараг тэр эргэлүү
ус руу өсөрч ороод эргийг дагаж сэлж явсаар агаад тийшээ одоо өөр газарт очоод тэндээсээ гарч зүхтаасан байх магадлалтай. Тэгэж одоо аюулгүй камерт өртөхгүйгээр зүхтаасан байх өндөр магадлалтай гэсэн тийм таамгийг дэвшүүлт юм байлээ. За тэгээ энэ хаттаагийн хэрэг дээр бас нэг сонирхолтой юм нь юу вэ гэх юм бол одоо энэ Японд дах одоо замын хөдөлгөөний дүрмийн хууль журмын нэг юм байгаа юм л та. Энэ дээр хэрвээ одоо зам дээр ямар нэгэн осол аваар гаргаад тэрнээс хойшоо 7 жил баригдахгүй байх юм бол тэр хуулийн нэг тийм цоорхоо байгаа байхгүй юу. 7 жил баригдахгүй байх юм бол нөгөө хөөн хилэлцэх хугацаа дуусна гэвчлэн тэр нь одоо хэрэгсэхгүй болох юм байл л дээ. Хатаа бол тэрийг мэдж байгаа учраас тэр 7 жилийг дуустал ер нь баригдахгүй амьдрий гэсэн тийм бодолтой байсан боловч өөд олсон хүүгийн ар гэрийнхний зүгээс бол энэ бол зам тээврийн ослол байгаагүй. Энэ бол төлөвлөсөн аллага байсан. Хүн амны хэрэг байсан. Яагаад гэх юм бол очоод хойноос нь санамсаргүй мөрөгцсөн юм биш. Өмнө нь таарлцсан тий өш онзон ингээд дотроо өш онзонгийн сэтэл авцсан. Тэгээд энийг хойноос нь очиж мөргөөд алчий гэсэн тэр сэтлийг дотроо авцсан байсан учраас энэ бол хүн амны хэрэг болж байгаамаа гэж одоо өөртөө хуулийн хүрээнд тэр үндслэлийг гаргаж ирээд за тэрүүгээрээ нөгөө сошиал орчин дээр маш олон хүний гарын үсгийг зурулж чадсан учраас энийг бол ахин одоо авч үзээд за энэ бол хүн амны хэрэг тэгээд одоо энэ хүнийг одоо эрен сурвалжлах гэдэг дээр ч гэсэндээ аргийнх нь маш их хүчин чармаалт гаргаж иж most wanted гэсэн тэр зэс рүү оруулаад одоо ингээд зураг нь Японд даяар тарсан тийм учиртай хүн юм бэлээ. За ингээд хаттааг бол Японд даяараа ингэж эрен сурвалжилсны дараагаар эн чин зөвхөн энэ дээр нэг ийм юм гаргацсан тийм залуу биш юм байна. Ер нь бол нэг жоохон эвгүй гар байсан байх шүү гэдг нь ингээд мэдэгдэж эхэлсэн байгаа юм л да. Тухайлах юм бол 10 жилийн сургуульд байхдаа гэсэн үг ахлах сургуульд байхдаа байна уу да. Ангийнхаа нэг хүүхдийг хутгалаад зүхтчихсэн гэж байгаа байхгүй анги дотроо. Ангийнх нь хүүхэд нэг тоглоод бал руу шидсэн чинь шууд босшингүүтэй хутгалцсан гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр бал руу шидсэн хүүхдийг бол би өмөрж байгаа юм биш. Тэр бол ер нь хүний дургуй хүргэх юм хийсэн. Гэхдээ тэгсэн байлаа гэд хутгалах бол арай л сэтгцийн хувьд одоо яг эрүүл хүнээс гарах хариу үйлдэл мөн үү гэдэг байна шүү дээ тий. Тэгээд хутгалсан найзаа хутгалангуудаа гарч гүүгээд машин хулгаалдаг билүү. Машин хулгаалаад машинтайгаа нилээн хоол явангуудаа ахаад нэг таксины жолоочийг хутга тулгаж такситай нь хоёлаа хамт яваад нэг газар очиод тэгээд тэндээ баригдсан байгаа байхгүй. Тэгээ ийм хийжсэн. Тэгээ тухайн үедээ өсвөр насны хүүхэд насан туршиг байсан учраас нэр мөр нь ил зарлагдаагүй, зураг хөргөн нь бол ил гараагүй тийм байсан ч гэсэндээ яг тухайн дээр оршин суудаг газрын хүмүүс бол хаттаагүй наадах ч юм бол тийм хүүхдээ гэдгийг нь ерөнхийдөө мэддэг байсан гэдэг жаа. Тэгэн гутаа хойноос нь одоо хаттаагийн өмнө нь одоо ойр дотн ажиллаж исэн ч юм уу эсвэл найз охин мөхнөөс нь ер нь ямархуу хүн бэ гэдгийг нь асуусан чинь найз охин жишээ машин барихтаа бол ер нь нэлээд тийм их хараал мараал хилдэг тийм болчдөг ус учраас жоохон айдаг. Тэгээ тэрэн дээр нь бол жоохон айдаг байсан гэж хэлсэн нэг хүн байсан. Нэг найз жишээ хамтарч ажилладаг хүн ингээ үдийн цайны завсарлагаар юм ярьж ангууд ер нь жоохон дүрм зөрчих дуртай тийм хүн юм байна гэдгийг би анзаарч исэн. Яагаад гэх юм бол одоо саунд ч юм уу те оронгота юу альчуурыг ч юм уу те сав мавнгийн ер нь ингээ кармалагаараа явчихдаг. Тэгэл үнгөө хэрглэж байгаа штэ энтер гэж тэгэж одоо ярьж исэн. Тэгэнгүүтээ байктай те мотоцикл энтертэй явж байхдаа тиймэрхүү одоо энгийн дүрм мөрөн бол зөрчих бол байх л юм штэ энтер гэж мэгдэг ч юм уу. Тэгээд дотроо иймэрхүү хүн юм байна да гэд ер нь би тэгэж бодож исэн энтер гэж тиймэрхүү яриануудыг өгсөн байсан. За тэгээд хатта болохоор өнгөрсөн амьдралдаа одоо хит хитэн төрлийн ажил хийж ирснийх нь нэг нь одоо хост клубт ажилладаг байсан мөлий. Хост клубын талаар би бас өмнө нь ярьж исэн. Одоо эмэгтэйчүүдийг жоохон зугаацсан гэлөгдөг гэх юм уу да. Гэхдээ 2 дугаар суугийн утгаараа биш. Гэхдээ магадгүй 2 дугаар сууг руу өөртөө тохиролцож чадах юм бол орч чаддаг гэх яриа байдаг ч гэсэндээ яг тэр клуб дотроо бол тийм байдаггүй. Тэгээ ингээд нүүр мүрээ ингэж буддаг. Нүүр мүрээ будах тийм чадвартай тийм хүн байсан. Тийм ч учраас өнөөдөр хатта яагаад одоо ингээд 4 жил болоход баригдахгүй яваад байна вэ? Энэ өндөр хөгжсөн энэ улсад гэж бодох юм бол өөрийгөө маш ихээр янз янзаар хувиргаж байгаа гэж яриад байгаа байхгүй. Ингээ мейкап хийдэг байсан учраас магадгүй эмэгтэйч болсон явж иж магадгүй гэж яриад байгаа байхгүй. Хэрвээ эмэгтэй болсон байх юм бол нэг иймэрхүү болцсон байх магадлалтай. За тэгээд энэ нэг телевизээс энэ хаттаагийн баригдахгүй байгаа 8 шалтгаан 9 шалтгааныг гаргаж ирсэн байдیں۔
Тийм 9 шалтгаан. За эхнийх нь болохоор пластик гоо сайхны мэс засал хийлгсэн байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. За тэр бол ойлгомжтой. Яагаад гэх юм бол гэрийнх нь бол одоо энэ хаттаагийн талаар бас юм одоо влог шиг юм тэ Instagram энэ төр хөтэлдэг. За тэрэн дээр нь болохоор за хаттаагийн нүд бол яг ингэдэг ийм нүд байдгаа. Инээхээрээ ийм болдог. Чихэн ийм. Уруул нь яг ийм. Шүднүүд нь бол яг ийм хэлбэртэй ингээ нэх юм ба шүд нь хажуу талаас ингэж харагддаг. Яаж ч хувирсан яг эдгээр юмны шинж тэмдгүүд ингээ харагдах хэвээр энэ төр гээд маш их одоо сурталчилгаа явуулдаг хүмүүсийн дунд маш их мэдээлэл оруулдаг учраас хатта бол ядчил одоо өөрийнх нь нүдний хэлбэртэй тэр мэр юмнуудыг өөрчилсөн байх магадлалтай гэж үзэж байгаа. За мөн өөрийгөө өөрчилсөн гэж байгаа юм. Тэр нь одоо пластик гоо сайхны мэс заслаас гадна өөр байдлаар сая миний хэлсэн шиг тэг өөрийгөө эмгтэй дүрээр ч юм уу оруулсан, эмгэгний дүрээр ч юм уу ингээ оруулсан, өөрийгөө тэгээд явж ах өндөр магадлалтай эсвэл бүр ингээ сахал махлаа хусах ч юм уу те. Ер нь угаасаа гэмт хэрэгтнүүд гадуур явж ахта өөрийгөө хэрхэн өөрчилдөг вэ гэсний хид хідэн одоо сонгодог юмнууд байж байгаа шүү дээ. Сахлаа ургуулах, хүсээ ургуулах гэдэг ч юм уу те. Нүдний шил зөөх мөх гэл нэг хид хідэн юмнууд байгаа. За тэгсэн байх боломжтой. Тийм учраас одоо яг энэ хаттаг хайж байгаа Instagram-ийн одоо тийм нэг хид хідэн групп тийм те одоо хаттагаар нэг донтцсон нэг тийм бас нэг хідэн хүмүүс байгаа. Тэднэр бол за хаттаа бол эмгтэй хувцалсан бол ингэж харагдаж байгаа. Сахлаа хуссан байх юм бол ингэж харагдаж байгаа гэд хид хідэн одоо төсөөл өгөхүйц хид хідэн хувилбаруудыг ингэж гаргаж ирсэн байт юм байлээ. За 3 дугаарх таамаг бол хаттаа бол аль хэдийн угаасаа өөд болцсон. За яг тухайн үедээ ингээд цухтаад ингээд явцсан байж болно. Гэхдээ ер нь бол гэмт хэрэгтнүүдийн бас тодорхой хувь нь маш удаан хугацаанд оргон зайлж ингэж явж байгаа сүулдэ тэрэндээ одоо гутраад те ер нь амьдрал утгагүй санагдаад гин бурууга одоо бас их бодож шаналж ууг гашууд ингэж автснаас болоод тэр гутран үзэл бодлоосоо болоод амиа оролдог ч юм уу те тиймэрхүү юмнууд байдаг гэж үздэг. Тийм учраас аль хэдийнэ бас үгүй болсон байх магадлалтай гэж үзэж байгаа. За дөрөвдүгээрт нь болохоор өмнөд Солонгос юм уу бусад улсууд руу зогцсон байх магадлалтай хамгийн эхлээд дүрээ хуургацсан багтаа ч юм уу те тэгэж үзэж байгаа. За 5 дугаарт нь болохоор аль нэг арал дээр нуугдж байгаа эсвэл амралтын газарт цагийн ажил хийж байгаа байх магадлалтай гэж үзэж байгаа. Яагаад гэх юм бол 2007 онд Чибамужи Ичикава хотод англи хэлний багш Линдсей Ан Хокер гэдэг хүнийг хөнөөгөд зугтсан 90 сурвалжлагдчихсэн этгээдийг одоо барьсан байгаа юм л да. Тэр хүн Тацуя Ичихаши гэдэг хүн байсан. Тэр хүн маш олон сарын турш Окинавагийн эзгүй арал дээр амьдарч байсан байгаа юм. Тэгээд тэр эзгүй арлаас нь баривчилж авсан байгаа юм л да. Хаттагийн хувьд болохоор өмнө нь Коген ингээд амралтын газарт цагийн ажил хийжсэн тийм туршлагатай. Тэгэхээр тэр туршлаган дээрээ үндэслэж ерөн жоохон мэдээлэлээс хол байдаг тийм одоо арлууд дээр ч юм уу очиод цагийн ажил хийгээд амьдарч авах магадлал өндөртэй гэж байгаа юм. За дараагийн нь болохоор барилгын инженерийн компанийн тийм дотор байранд амьдарч авах магадлалтай дөрөө хувиргаад те. Яагаад гэх юм бол цагдаагийн мөрдөн байцаалтын гаргаж ирсэн мэдээллээр 90 сурвалжлагдж байгаа гэмт хэрэгтнүүдийн 60% нь яг оргон зайлж амьдарч байхдаа ямар нэгэн байдлаар амжиргаагаа залгуулах шаардлагатай байдаг байсан учраас 70% нь тэр 60%-ийнх нь те 70% нь жинхэнэ нэрээрээ ингээд энэ тэнд яаж хийж байгаад ажиллаж идэг байсан гэдэг жаа. Тэгээ тэр дээр нөгөө нэг англи хэлний багшийг хөнөөгөө цугтаасан гэдэг байгаа Тацуя Ичихаши гэдэг хүмүүс ч гэсэндээ яг амьдралаа залгуулахын тулд барилгын инженерийн компанид хагас цагийн ажил хийж исэн нь одоо мэдэгдэжсэн. Ягаад гэвэл одоо барилгын инженерийн тэр компаниуд болохоор маш их боловсон хүчний дутагдaltaй байдаг учраас хүмүүсийг бол шууд ажилд аваад дотор байрандаа амьдруулдаг тийм асуудал түгээмэл байт юм байна. 7 дугаарх шалтгаан нь болохоор гэр бүлийнхэн эсвэл найз охин нь бол нууж авах боломжтой, тусалж авах боломжтой гэж үзэж байгаа. Тийм за энэ бол яг мэдээж байж болох юм. За 8 дугаарт нь болохоор нийгмийн эсрэг хүчнүүд дэмждэг. Нийгмийн эсрэг хүчнүүд ч гэжтэй одоо янз янзын бүтэхгүй багийн нууцтай нийлцэн явж байгаа л гэж үзэж байгаа юм л да. Яагаад гэвэл хаттааг өмнө нь бас тиймэрхүү хүмүүстэй жоохон тий одоо найзаагаа хутгалаад баригдчихсан гэсэн чинь тэр үедээ нөгөө хүүхдийн хорих ангид бас хоригдчихсэн. Тэр үедээ янз янзын хүмүүстэй танилцаад жоохон бүтэхгүй бас чиглэл рүү жоохон явж исэн гэж үзэж байгаа. Тийм учраас тэр үедээ танилцсан хүмүүстэйгээ нийлээд энэ тентхийн гангстер хийгээд явж авах боломжтой гэж үзээд байгаа юм байлээ. За ингээд хамгийн сүүлийнх нь таамаг болохоор ойд бие дааж амьдарч байгаа гэж байгаа юм л да. Япончин бол одоо газар нутгийнх нь нилээдгүй хувь нь бол ой байдаг, хүн амьдрах боломж ер нь багтай. Тийм ч учраас одоо японочууд чинь хүн амьдрах боломжтой одоо ой модгүй тийм хэсгүүдтэй бүгдээрээ ингэж бөгнөрч амьдраад байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ой дотор ингээм амьдарч авах боломжтой гэж байгаа. Яагаад гэх юм бол хаттагийн одоо нэг хобби гэх юм бол юм аялал хийх
кемпинг хийх байсан. Тэгээд тэрэндээ ч гэсэн маш авьяастай тийм байсан учраас ер нь ой дотор одоо кемп хийх маягаар ч юм уу те амьдарч явах боломжтой гэж үзэж байгаа юм бэлээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна да. Энэ залуу ер нь ингээ харахад бараг л нэг тийм танигдахуйц байгаа сте. Гэхдээ одоо ингээл энэ олон сая хүмүүс дундаас ч одоо нэг хүнийг хайна гэдэг чинь өвсөн дундаас 100 эрэхтэй адилхан. Гэхдээ мэдээж одоо мэрэгжлийн хүмүүс нь байгаа учраас яаж игээд удахгүй хайгаад олно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд Японд амьдарч байгаа монголчууд маань ч гэсэндээ гадар дотор явахтаа болгоомжтой, гэр орондоо ч гэсэндээ байхтаа болгоомжтой байж аюулгүй байдлыг үргэлж сахиж хамгаалж агаарэ гэж захиах байна. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг хэдүүлээ энэ түрээд өндөрлөе. Тэгээд дараагийн бичлэгээрээ би нөгөө хоёр хүнийг нь яри гэж бодож байна. Тэгтээ бас дундуур нь өөр бичлэг бас орж ирэхийг үгүйсэхийн аргагүй. Тэгээд ерөнхийдөө бичлэгүүдээ иймэрхүү байдлаар төлөвлөөд явж байгаа. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр иргэн уулзъя. Түр бай.